За сайн байцгаана уу? сайн байна уу? За суцгаа. За өнөөдөр хэдэн сарын хэдэн бэлээ? Тулгаа босоод он сараа бүтээгээрээ ширээн дээр эмсгэстэй сайхан суугаарай. За. 20 сарын 5. Өнөөдөр чинь 3 сарын 10 5. За 3 сарын гой наал тэгшг наагаарай. Оо сайн байна. Жохон дэш нэг гэж байлаа тий. За сайн байна. За 15 гэхээр эхлээд 1. Тулгаа ямар мундаг юм бэ? 15 эхлээд 1-ээр эхлэн тий. Сайн байна. Ард нь хэдийнтэй орж ирэх үү? 5. Сайн байна. За тулгаа хэдэн сарын хэдэн гэдэг онсоор бүтээсэн уншаарай бүгдээрээ. 3 сарын 15. Тулгаа сайн байлаа. За бүгдээрээ нааш анхаарч. Өнгөрсөн хичээлдэр гэрийн даалгалт бид нэр юу өгсөн бэлээ? Шүлэг өгсөн. За хэлэхгүй шүлэг өгсөн гэ тулга хэллээ сайн байна. За бадмаа чэйжлээ дээр ирсэн тийм ээ. За тэгвэл бүгдээрээ тэрийг нэг чэйжлээс сэргэн санаадах. За өгтүүдээ. За босчих. Чимээ гарахгүй усаараа өгтүүдээ. За тэгээд багш нь ч гэсэн бас шүлгээс сэргээгээд бүгдээрээ хамтдаа уншия. За юу. За ямар шүлэг вүлээ? Би хаан төрөвөө шүлэг тийм ээ. Нэгдүгээр бадгийг бэлдээд ирсэн. За уншия. Хөх махан тэнгэрийг эзэгнийхэн төрлөө би хүмсгэн сарны аялах асын ас тойрогт холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд хоёр нүдний үзүүрт цэнхэртэх төлөө тэртээ хөх махан тэнгэрийг сайн байна. Өстой маш сайн байна. Тулга чи ихний хэрэг ганцаараа нь хэлээд үзчих. За сууж сайн байлаа та. За тулга нэг уншаад үзье. Эхний хэсэг хөх Махан тэнгэрийг эзэгнийхэн төрлөө би хөмсгөн сарны аялах асын ас тойрогт холын хоёр одны дохиох бяцхан чөлөөнд хоёр нүдний үзүүрт цэнхэртэх би тэр тэд хөх махан тэнгэрийг эзэгхэн төрлөө би сайн байна. Манай тулга өстой сайн байлаа. За бид нар өмнөх хичээл гэрийн даалгавраа сайн сэргээж саналаа. За одоо өнөөдөр багш та нарт нэг бичлэг үзүүлнэ. За энэ бичлэгийг үзэхийн өмнө хүүхдүүдээ бүгдээрээ зөв суу. Багшийнхаа хэлхийг сайн сонсоорой. Энэ бичлэгийг сайн сонсно. Дүрс нь юу гарч байна? Тийм ээ? Тэр дарааллуудыг сайн сонсоод тэгээд дуутай учраас дууг сайхан сонсоод суугаарай заа юу. За анхаартай.
юу сонсов? Юу харагдав? Ямар дүрс үзв? Хин хэлэхөө за бүгдээр тэн дээр гарсан дүрсийг сонсоод хараад ямар сэтгэл төрсөн багштай хэлээрэй. За хин хэлэхөө? Юу харагдав? За хичээлдээ оръё. Юу үзв? Тулгаа юу харсан? 5 хошуу мал их сайн байна. За Бадмаар юу харсан? Оо тал газар нутаг харлаа. Дөлгөөнөө юу харсан? Дуу сонссон тийм ээ? Дуу сонссон. За тэгвэл чи ямар дуу сонссон бол? Монгол ардын дуу гэж байна. Энэ Монгол ардын ямар дуу байсан бол? Уртын дуу их сайн байна. За өөр ямар зураглал харагдана отхон далаа? Адуу харсан байна тийм ээ? Сайн байна. За цэлмэг энэ хаана байдгийн бол ийм дүр дүрсэл, ийм дуу хуур? Аль улсад байдгийн? Хаана байдгийг? Монгол улсад байдгийн тийм үү? За ер нь бүхэлд нь чи юу харав ингэж багштай хэлдэ. Сая юу харж юу сонсов? Одоо юу харагдаж байна? Оо луус морьтой хүн харагдаж байна тийм ээ. За тэгвэл бүгдээрээ өнөөдөр яг энэ сэдвтэ шүлгийг үсгий. За тэр шүлэг нь одоо яг ийм уул устай ийм газар оронд төрсөн ийм хүний тухай шүлэг. Энэ хүн бол өөрийгөө би ямар хүн гэх вэ? Монгол хүн гин. Тулгаа хэлээрээ ийм хүн өөрийгөө ийм газар төрсөн хүн өөрийгөө ямар хүн гэдэг гинэ? Би Монгол хүн гэж хэлдэг. За сайн байна. За өнөөдрийн бидний үзэх хичээлийн за бичих арай болоог байна уу хүүхдүүд? Монголын орчин үеийн нэр зохиолч Чарльз Чимэд гэдэг хүний би Монгол хүн гэдэг шүлгийг одоо бүгдээрээ үзнэ. За энэ шүлгийг эхлээд бас Монгол улсын гавьяа жүжигчин Дэлгэр Жаргал гэдэг хүний уншснаар одоо та нар сонсно. Сонсохдоо хүүхдүүдээ та нар ямар үг аялгаутай, ямар утгатайг сайн анхаарч сонсно. Энэ шүлэг нэлээд урт. Тэгээ энэ урт шүлгийн бид нар эхний хэсгийг ингээд өнөөдрийн цагтаар үсгий хүүхдүүдээ. За одоо та нар саяны шүлгээ сонссон. Одоо та нарын ширээний баруун гар тал дээр чинь цаас байгаа эргүүлээд хардаа. За юу харагдана хүүхдүүдээ гарчгийг хардаа. Шүлэг байна тийм ээ. За тэгвэл бид нар сая шүлэг сонслоо. Шүлэг одоо эргүүлээд харлаа. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид нар юу үзэх гэж байгаа вэ? Ямар зорилго тавиул зүгээр байна? Та нар юу гэж бодож байна? Шүлэг үзэж байгаа юм чи ямар зорилготой байвал зүгээр өрхөн хэлэх үү? Шүлгээ ямар байна? Хэлээрэй. Тулгаа шүлгээ ямар байна? Гой уншмаар байна, уран уншмаар байна тийм ээ. За ийм зорилго тавьчвал та нарт таалагдана. Бүгдээрээ хамтдаа энийг биелүүлэхийн төлөө өнөөдрийн хичээлийн зорилгыг тодорхойлъё хүүхдүүдээ. За. За уншаарай. Зорилго. За нэгдүгээрт яана гинэ? Ухаан уншиж сонсно. Монгол ахуйтай танилцсан. Гуравт нь боргилсон манан өршөөлтээж элэг зүрх минь догдолж гисэн үгийн утгыг мэднэ. За хэдэн зорилго тавьсан байна? 3 зорилго тавьсан байна. За зорилгодоо хүрэхийн төлөө та нарт багш нь амжилт хүсье. Одоо бүгдээрээ эргүүлээ харсан шүлгээ дундаа тавиад харааны уншлагаар унш та. За харааны уншлагаар уншиж байгаа.
Дарааны уншлагаар уншиж. За юу. Харааны уншлагаар шүлэг уншиж. За тэвтрийн нэг арай блок байсан. За энийг уншина. Би Монгол хүн арга галлын голын та борилсан боргилсон малчны гэрт төрсөн би атар хэр үлгий бишээ нут га үлгий минь гэж боддог цаа цэн хэр цэнхэр манхан манан сонон суу нагласан алсын бараа ширтээ тэд цоо цэл гэр сайхан нутгаа сэтгэл бахтан харахад үлгий минь үлээж байгаа салхин үнсэдэж байгаа юм шиг өршөөл ээжийн минь гар илээдж байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад элэг зүрх минь довдолж хосгүй баярын нулимс хоёр нүдийг минь бүрхтэйг. За бүгдээрээ уншицсан тийм ээ. За хараагаар уншлаа сайн байна. Нүдэрээ хараад уншсан чинь илүү бас ойлгомжтой байгаа үстэй тийм ээ. За одоо хүүхдүүдээ багш нь та нарт ширээ болгон дээр ийм шүлгийг тарааж өгнө. Энэ яаж бичсэн бэ? Энэ ямар бичиг вэ? Энэ дармал бичиг мөн үү? Биш. Энэ ямар бичиг лээ? Зүгээр бичиг гэхгүй бичмэл. Бас энийг хичээнгүй бичиг гэж хэлдэг. Та нар нэгдүгээр ангид орохдоо хичээнгүй бичгээр бичээд өнөөдрийг хүрээд ном сурсан мундаг хүүхдүүд байгаа тийм ээ. За энийг авчих. Одоо энийг сагсаа хажуу талдаа энэ дээрээ тавиараа хүүхдүүдээ. За. За одоо миний хүүхдүүд ингэж энэ дээр яаж ажиллахыг багш нь хэлж өгнө. Одоо уншаад та нарт очсон хоёр хүүхдийн дунд нэг байгаа хамтраад ажиллахын хүүхдүүдээ. За энэ шүлгэн дээр шүлгээ уншаад өөрийнхөө хажуу талын энэ шүлгээс бас анхаарад хараад миний энэ авсан хэсэг маань альхан хэсэг дээр нь байх нь гэдгийг нэг анхаарад олоодохдоо за энийг нэг уншаадах бичмлээ. За энэрэнгүй хамтраад уншина. Хамтраад уншдаг. Хамтраад энийг уншина одоо. Одоо хаана байгааг болно. Шүлгийн хаана байгааг болно. Чиний авсан хэсэг хаана байгааг болно. За юу. Чиний авсан хэсэг хаана вэ? Та хоёр хамтраад талаарай. За эхний хэсгийг олсон хүн самбар дээр 2 дугаар хэсэг айлуу 4 мөрөөр нь цугуулаад болох хөвгтөө те. За хамгийн ихний шүлгийн хамгийн ихнийх хэн дээр вэ? За эд самбарт наач. За. За тийш. За баярлалаа. 2 дугаар хэсгийг хинд байгаа юм бол 2 3 гараараа цуваад 2 дугаар хэсэг хэнийх дээр байна? За танах байна. За цэлмэг гараад таачих. Цэлмэг 2 дугаар хэсгийг энд хотлонаагаар. Энийг ашиглана цэлмэгээ. За 3 дугаар хэсэг гараад ирээ хөвгтөө. Энийг доотлоо. 3 дугаар хэсэг хэнийх дээр болоо? За цэрэг өмнөхөө гараад ир. За цэлмэг сайн байна. Баярлалаа. Цэлмэг сайн алаа. За одоо энэ төлөө энийг ашигланаа хоёлаа. За чи цаатлын дараарай. За хамгийн сүүлийн хэсгийг тулгын хэсэгт байгаа тийм ээ. За тулга авчираад маа. За баярыг мэднэ. За баярлалаа. За тулга өөрөө би дагаад наанаа харнаа. За наачих. За яг том саран зам ашиглая да тий. Тийм юу. Том саран зам ашиглая тий. Дими. Димээс нэгдэж байна уу?
Болсон. Дөрөв шиг нааш тий. За баярлалаа, сайн байна. Багш нь ингээд тэнцүүлчихье. За бүгдээрээ зөв байна уу, буруу байна уу? Шалгая даа хүүхдүүдээ. Багш нь уншаад үгүй та нартай таарч байна уу? Хараарай бүгдээрээ. За та нар одоо багшийнхаа уншихыг над мөрөөр чин дараалал явж гин үү? Хараарай заа юу. Аргалын утаа боргилсон та нар над руугаа харан заа юу. Малчны гэрт төрсөн би атар хээр нутгаа үлгий минь гэж боддог. Цэнхэр манан суунгалсан алсын бараа ширтээд цэлгэр сайхан нутгаа сэтгэл багтан харахад хараарай. Үлээж байгаа салхин үнсэдч байгаа юм шиг өршөөлт ээжийн минь гар илээдч байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад элэг зүрх минь догдолж хосгүй баярын нулимс хоёр нүдийн минь бүрхдэг. Бид нар зөв наасан байна уу? Яг багш нь энийг харж уншсан. Сая тэгээ та нар зөв яасан юм байна тийм ээ. За бүгдээрээ одоо багштайгаа тайлбартай уншнаа. Наашаа хараад. За нэг удаа уншия. Гараа уушин тавиад амьсгаагаа сайхан аваад хөлөө зөв байранд тавиад уншдаг тийм ээ. Шүлгийг уншихтаа тэгж уншин тий. За уншия багшаагаа дагаад. Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би атар хээр нутгаа үлгийн минь гэж боддог. Цэнхэр манан суунгалсан алсын бараа ширтээд цэлгэр сайхан нутгаа багтан харахад багшаа хэлж байгааг сайн анхаарч үгээ зөв дуудана шүү. Яарахгүй үлээж байгаа салхин үнсэдч байгаа юм шиг өршөөлт ээжийн минь гар илээдч байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад элэг зүрх минь догдолж хосгүй баярын нулимс хоёр нүдийн минь бүрхдэг. За ойлгохгүй үг хэллэг байна уу? Ерөөсөө ойлгохгүй үг хэллэг байна уу? Байхгүй юу? За тэгвэл та нарт багш нь илүү сайн тайлбарлаж одоо энэ шүлгийнхаа утгыг илүү сайн ойлгуулахын тулд хэдэн үг бэлдэж ирсэн байгаа. За энэ үгүүдийн утгыг бүгдээрээ наривчлаад сайн одоо ойлгоно. За уншаарай. Ямар үг байна уу? Боргилсон. Би та нарыг энийг сайн утгын сайн мэдэхгүй байж магадгүй сайн мэдээсэй гэж хүсээд энийг сонгож авсан. Та нар мэддэг юм шиг санагдчихэж магадгүй. Тэгтээ илүү сайн мэдээд авахыг хичээгээрэй. За 2 дугаар үгний үг гэж нэ хүүхдүүд ээ. Манан 3 дугаар үг нь элэг зүрх минь догдолж 4 дугаар үг нь өршөөлт ээж гэсэн ийм үгийг багш сонгосон байна. За бүгдээрээ энэ боргилсон гэдэг үгээс эхлэе. За боргилсон гэдэг үгийг багш нь тайлбарлахдаа нэг зүйлийг та нарт үзүүлэхээр шийдлээ. За энэ юу вэ гэхээр багшийн өмнө юу харагдаж байна хүүхдүүдээ? Тулга харагдаж байна. Та нар их сайн байна. Тулгыг мэддэг байна тийм ээ. Энэ зөвхөн манай монголчууд ер нь нүүдэлчин дэлхийн нүүдэлчин ард түмнүүд ашигладаг байжээ. Монголчууд эрт дээр үед гэртээ ийм тулганд галаа асаадаг байсан юм байна. Тулган дотор юу харагдаж байна? Аргал харагдаж байна. Аргал хаана байдаг вүлээ? Хаана байдгийг? Хөдөө байдгийг тий? Аргалыг ер нь харсан уу? Аргал дүүж үзсэн үү? Чи үзээгүй юу? За, аргал түүж үзээрэй. Аргал түүгээд хөдөөнийхөө малчин амьдралтайгаа танилцаад бас энэ зүүн явах боломж байгаа. Тэгээд 9-р анги төгсөж байгаа учраас Монгол ахуйгаа та нар сайн мэдрэх хэрэгтэй. Эх оронтойгоо сайн танилцах хэрэгтэй. Малчин ард түмнийхээ амьдралыг сайн мэдэх хэрэгтэй хүүхдүүдээ. За, одоо энийг багш нь та нарт яах гэж зааж байгаа одоо та нарт үзүүлнэ. За, бидний эхний мэдэх үг маань юу вэ? Боргилсон. Шүлгийн мөрөн дээр ямар юу боргилсон гэсэн үг байна? Аргалын утаа боргилсон. За тэгэхээр одоо энэ аргалын утаа ингээд дээшээгээ энэ бол яг гэр биш бид нар гэрийг энэ дээр орлуулж хийж байгаа. Ингээд дээшээгээ ингээд утаа маань ингээд гарч ийн. Тийм ээ нөхдөд ээ. Хэрвээ салхихгүй байх юм бол зуны тунгалаг, хаврын тунгалаг сайхан тийм салхи бахта өдрөл ингээл малчин айлын тоонор аргалын утаа ингээл цэнхэртээд ингээд дэшээ гарч идэг байхгүй юу? Тэрийг шүлэгт ийм сайхнаар боргилсон гэж хэлж байна. Бид нар бол утаа гарч ийн үү гэд амьдрал дээрээ яадаг үлээ?
ярьдаг, хэлдэг. Шүлэг зохиолч боргилсон гэд бүр энэ үгээ илүү сайхан дээшээгээ ингээд тасралтгүй сайхан уугж байгаагаар. Тэгээд энэ маань аргалын утаа. Бид нар аргалаа харлаа утаа ерөнхийдөө ингэхийг боргилох гэдгийг мэдлээ. За сайн байна. За дараа чи үг маань манан харсан хөлтөд хин хэлэх үү? Харсан. Цэлмэг хэлээрээ. Хизээ гардгийг. Хизээ гардгийг манаа. Манаа хизээ гардгийг. Орой гардаг. Ямар үйлдэлд гардгийг? Сайн байна. Бороо орсны дараа. Бороо хизээ ордог үлээ? Зум. Бас хавар орж болно, намар орж болно тийм ээ. За тэгэхээр мананг та нар мэддэг баха, би та нарыг мэддэг байх гэж бодож байна. Хэрвээ мэддэг бол энэ зөв бүр сонирхож агаад мананг хараарай заа юу. За тэгээд тэр манан гээл зүгээр орхичч бас болохгүй. Гой байгалийн үзэгдэл тэрийг харахаар бас сэтгэлд их тийм сонин мэдрэмж төрдөг. Өдөр болгон дандаа гараад байдгүй сонин зүйл байгаа. За энэ манан гэж юу вэ гэхээр ингээд газрын хөрсөн дээр их чийг унаад тэгээ нэг унсан чийг чинь агаарлуу дээшээгээ ингээд дэгдээд хөөхөштэй нөө чийг маань дэгдээд тэгээд нэг агаарын тодорхой орчинд очиод нөгөөх маань ингээд бөөгнөрөөд тэр уур ус нь ийм өтгөн тийм усны жижигхэн бөөгнөрл болохыг манан гэж хэлж байгаа юм. Тэгээд хэрвээ их нар мар температур одоо өндөрсөд нэмэгдээд ирвэл нөгөөх маань уушаа замгараад алга болчихсон юм байна. Ойлгосноо? Энэ зөв манаа хараарай. За элэг зүрхмийн догдолч. Хүний элэг хаана гэдгийг? Элэг зүрхийн дотор байгаа тий. Элэг зүрх догдлохоор яадгийг? Баярлдаг. Сайн байна. Элэг зүрх догдлохоор үнэхээр баярлдаг тий. За тэгвэл энэ шүлэг дээр юу гэсэн байгаа лээ? Элэг энэ хэсгийг олдоо хөхтэй тий. Элэг зүрхмийн догдолч. Энэ хоёрыг араас салсан юм. За яг энийг ярьчих та. Элэг зүрхмийн догдолч юу гэж байна вэ? Скүү баярын нулимс 2 мм хүртэ тий. За тэгэхээр энэ яхаар догтлоод байна наадах хүн маань Монгол хүн баярлахтаа. Тэр нутгаа бодоод баярлахтаа бүр тэр элэг зүрхэнд догтлоод цоглоод сайн байна. Тэгээд бүр хосгүй тийм үнэхээр сайхан баярын нулимс яадаг байх нь гардаг байх нь шүү дээ. Сайн байна. За өшөөлтөж хаана хоолой наадах шүлэг дээр чинь хаана зүйтэй. Сайн байна. Тулгаа сайн боллоо. Өршөөлт ээж энэ дээр байна тийм ээ. Тэр өгүүлрээ унш та. Өршөөлт ээжийн минь гар. За сайн байна. Нөгөөх сайхан нутаг усны уул усны одоо тэр сайлах тийм ээ. Тэр үнэр тэр бүх юм нь ямар ээжийн гар илж байгаа юм шиг санагдаж байна. Өршөөлт ээж. Тэгэхээр нөгөө өршөөлт ээж гэдэг бол ямар ээжийг хэлэх вэ? Хамгийн сайхан сэтгэлтэй, өршөөнгүй тийм ээ. Бусдыг одоо хайрладаг ийм ээжийг хэлэх нь байна тийм ээ. Бид нар ямар ээж гэж мэддэг вүлээ? Монгол ээжээ. Хэлээрээ өшөө ямар ээж? Монгол ээж хэлсэн ачлалт ээж, энэрэнгүй ээж тийм ээ. Гэх мэтэр хэлдэг бол бид нар шүлгээс ямар ээж гэж хэлж мэдэх нь вэ? Өршөөлт ээж гэж мэдж авлаа. За миний хүүхдүүд сайн байлаа. Хичээлдээ сайн оролцож байгаа их сайн байна шүү. Үзгээ аваад одоо он сараа тавиад гарчгаа бичнэ. Энэ дээрээс хараад гарчгаа бичээд хүүхдүүдээ. Энд дээр дээш наацсан байна. Он сараа тавиад гарчгаа бичээд хичээнгөө гоё бичээрэй. Энийг хоёулаа наах юм дээр. Тийм байна, их сайн байна. Хичээнгөө гоё бичиж байгаарай. За бичсэн хүүхдүүд ээ.
За бичсэн бол та нарын урт талд сакс байгаа. Бичсэн хүүхдүүд харуулаарай. Сайн байна. За саксыг хажуу тийш нь тавиад за дэвтрээ хажуу тийш нь олгоод за саксаа онгойлгохоор 4 ийм үг гарч ирнэ. Ямар үг вэ хараад та хүүхдүүдээ? За ийм үг гарч иж байна тийм ээ хүүхдүүдээ? 4 эрчмэл үг гарч иж байна тийм үү? За энэ 4 эрчмэл үгээ сайхан хичээнгүү хуулаад ичдэг. За энэ 4 үг маань өнөөдрийн бидний саяны танил үг мөн үү? Мөн байна. Сая бид эдрээ юуг мэдсэн бэлээ? Утгыг нь мэдсэн. За энийг өвччих. Зүгээр таслал тавиад хойш нь өвчин. Тулга энийг наан. Тулга миний хөө энэ үгээ наан ингэрээ заяа. Энийг заач наан. Тулга наан. Сүн сайхан бичнэ. За. Артал дайран дөрхөн. За энэ дээрээ ширэн дээрээ тавьж хагаад за сайн байна. Гараад юм. За ингэ нааж гараа. За багш нь тэгээд эргээд үзье. Наацнуу за одоох багш нь үзнэ. За тулга наацсан байна. Хамгийн түрүүнд тулга наагаад амжуулсан байна шүү хүүхдүүдээ хараарай. Тулга амжуулсан байна. Таад арай удаан бичиж гэнэ үгүй юу? Гоё хичээрээ. Сайн байна. Тулга сайн наасан байсан. Хин гоё хичиж гин дуусч байгаа юм чинь нэгтэй. Төвш нараад та. Сайн байна. Чи яаж тавьчих? Тэгтэй тавь. Чи нэгчиж байгаа. За бичсэн хүүхдүүд уртлын ширээний 2 дуусгацсан байна. Үгээ доош нь харуулаад тавиарай одоо. Доош нь харуулаад тавиарай бичсэн хүүхдүүд нийлүүлээд үгээ ширээнийхаа өнцөг дээр доош нь харуулаад тавиарай. Хаан тавь гэсэн бэ багш нь ширээнийхаа зүүн талын өнцөг дээр тавина. Тамираа. За. За энэ болон дээр эмх зэгстэй тавина. За хин доош нь харуулаад тавьчих. За бүгд самбар руу хараарай. Бидний уншсан шүлгээс юу өөрчлөгдсөн бэ? Үгийг багш нь яатсан байна? Халахалсан байна. Бас багш нь нуусан байна, тийм ээ? Нуусан байна. За тэгвэл одоо та нар наад өөрийнхөө энэ саяны доошоо харуулаад тавьсан энэ үгээр сая бид нар юу хийсэн бэлээ? Энэ үгийг яаж шигсэн бэлээ? Битсэн. Бас юуг нь мэдсэн бэлээ? Уншсан, утгыг нь мэдсэн. Одоо эргүүлж хараад эдрийг олно. Энд жишээлбэл ямар үг байх хэрэгтэй байна уу? Та нарын надад руу тийм. Хин дээр байна боргилсан гэдэг үг. За тэгээ бүгдээрээ харуулаарай та нарт боргилсан гэдэг үг байна уу? Хамгийн түрүүлд бадмарг оллоо, тулга бадмарг 2 сайн байна. За боргилсан гэдэг үг байна. За багш нь харуулъя. Үнэхээр үү? Шалгая л да. Үнэхээр тийм байна уу? Үгүй байна уу? Зөв олсон биш. Боргилсан. За сайн байлаа. Наад үгээд алтчих. Доош нь харуулаад тавьчих. За одоо энэ. За одоо энийг үгээ зөв харуул. За сайн байна. Багш нь харуулъя, шалгая. Зөв байна уу? Таарч байна тийм ээ? Сайн байна бүгдээрээ. За наад үгээ доош нь бас хажууд нь тавиарай. За одоо ямар өгүүлсэн? За одоо багш нь харах гэдэг шүү. За харъя тулгаа мөн байна уу чи нэг таарч байна харъя. Сайн байна шүү дээ. Бүгдээрээ өгүүдээ өөрөөр хэлэх юм бол ямар мөрөнд ямар газар юу байсан бэ гэдгээ та нар их сайн үдэж тогтоосон байна. Сайн байлаа. Одоо хамгийн сүүлийн юу үлдсэн. За одоо харуулаарай.
Оо сайн байна. За шалгая одоо. Уншаарай. За бүгдээрээ зөв боллоо, сайн байна. За өгүүдээ одоо хажуу талдаа тавьчих. Одоо бүгдээрээ шүлгээ нэг уншнаа. Нэг удаа уншина. За тэгээд уншаад бүгдээрээ нэг утгаа ойлгоод авна. За багшаа дагаад бүгдээрээ уншина шүү. Заяа. Аргалын утаа энэ хэсгийг багшаа даган за. Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би атар хээр нутга үлгийн минь гэж боддог. Цэнхэр манан суунгалсан алсын бараа ширтээд цэлгэр сайхан нутга сэтгэл бахтан харахад үлээж байгаа салхин үнсэдч байгаа юм шиг өршөөл дэжимэн гар илээдч байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад элэг зүрх минь догдолж хосгүй баярын нулимс хоёр нүдийн минь бүрхдэг. За энийг багш нь тайлбарлаж өгье. За ингээд энэ малчин хүн, монгол хүн ийм аргалын утаа боргилсон ийм сайхан монгол гэртээ төржээ. За ингээд өөрийнхөө тэр атар хээр нутгаа бодоол ингээд сууж байх нэ. Тэр зинхэр манан суунгалсан тийм сайхан алсын бараагаан сайхан ширтэл тэгээл тэр цэлгэр сайхан нутгаа сэтгэл багтаал ингээ хараад ямар сайхан нутаг төрсөн, ямар сайхан азтай хөвтэй хүн бэ гэд ингээ бодоод тэгээ байж л салхи хүлээгээд ингээл байж байгаа нь нөгөө нэг ээжийн сайхан хайртай дулаан гар шиг санагдаад тэгээд бүр сайхан сэтгэл нь хөдлөөд энэрэнгүү сайхан ингээ санагдахад бүр өөрөө ирэхгүй баяр хөөрн гараад баяр хөөр төрөөл тэгээ яаж нөө бүр хоёр нүднийх нь нулимсыг хүртэл гарах гэд төрөж штэ. Хин ингэж энэ хүнийг юуг хараад ингэж баярлж байгаа энэ хүн? Тийм Монгол нутгаа тийм ээ. За сайн байна. За одоо тулга багштайгаа хоёлаа нэг уншия. Нэгдүгээр хэсгийг дараа нь Тамир, Цэлмэг, Бадмаарг нар бэлтэж байгаарай. За тулга битэр. Сайн байна. Баярлалаа. Манай тулг их сайн уншлаа. Сайн байлаа. За хоёрдугаар уншия шууд. Цэнхэр манан суунгалсан алсын бараа ширтээ цэлгэр сайхан нутгаа сэтгэл бахтан харахад. Жохон чанга уншихаас шүү. За баярлалаа. Тэгтээ сайн уншлаа. 3 дугаар. Тамир. Үлээж байгаа салхин үзэгч байгаа юм шиг өршөөл дэжим гар. Өршөөл дэжим гар илээдч байгаа юм шиг битгий яар 50 заяа. Дахиад тайлбар шүү да. Үлээж байгаа салхин үнсэдч байгаа юм шиг өршөөл дэжим гар илээдч байгаа юм шиг. За сүүлчийн Бадмаарг. За баярлалаа, сайн байна. За одоо миний хүүхдүүд уншлагаа нэлээд сайн хэлээ, нэлээд сайн оролцлоо. Одоо ширээн дээр байгаа сагсаа гаргаад харуулаарай. За та нарын урд талд нэг юм дөрвөлжин цаас байна. За багш руу анхаараарай хүүхдүүдээ. Анхаараарай миний хүүхдүүд наашаа хардаа. За энэ ямар хэлбэртэй цаас вүлээ? Дөрвөлжин одоо тэгш өнцөг хэлбэртэй цаас байна тийм ээ. Ингүүл энэ ямар хэлбэр гэж хэлэх вэ энийг? Дөрвөлжин цаасыг би ямар хэлбэрээр босоо байрлалаар барьчлаа. Ингээд хэвтэй байрлалаар барьчлаа тийм үү? За миний хүүхдүүд одоо энийг харж агаад босоо байрлалаар нь ширээн дээрээ тавиад за энэ сагсанд байгаа нэг дүрс байгаа. Энийг эвлүүлнэ. Яг голлуулаа сайхан дөрвөлжин хэлбэрээр нь наагаад доод талд нь хоёр нэрээ тавиад самбарт наах юм. За юу бүтгэх нөө? За хамтраа тийм шүүхтүүдээ. За. Тийм байна тэгш өнцгт байна. Доор нэрээ тавих нь шүү дээ. За цавуугаа онгоолгоод нааш шүү дээ. Наа. Ингээд наар. За хамтраа тэгэр.
Багш нь туслах уу? За цавд. Нэг үсээ нэгээ цавдсан ч болно шүү. Болно. Тийм их урт цавдах хэрэггүй. За тогтчих юм билээ. Тий. За. Ингээд наачихгүй. Дор. Энэ дээр нь төрчих. Инхээр хурдан наагдана. За. За сайн байна. За сайн байна. За самбарт гараад нарчих. Гараад ир. За хамгийн түрүүнд манай Дүлгөөн Тамир хоёр хийчлээ. За гаргаад ир. За энэ хооронд Дүлгөөн самбар дээр тавь. Нэрээ тавьсан уу? Тавьсан уу? Оо сайн байна. Наац юм уу? Наахстай байсан шүү дээ. Багш нь саруу хоолооч. Наахстай байхгүй юу? Одоо тэгээд тул та хоёр цагаа нөхөхийн тул энийг жоохон гिचг. За тэгээс түрүүнийхээ байрлалыг мэдж байгаа шүү дээ. За зарим сурагчид хитрхийх яарснаас уулж наах хэсгийг мартсан байна. Хэнийг хурдан хийх нь вэ? За. Тэнд цэлэнгээ. Ингээд. Гоё л та манай цэлэн гондог бай. Багш нь тусалж байгаа шүү дээ өгөн таяр. Тий хамтраад хийж байгаа сайн байна. Өөцт. За. Болж байна уу? Нах самбарт. За наач. Оо сайн байна. Манай тулгын баг төрүүлээ хийсэн мэ нэрээ тавьсан уу? За наачих. Самбараа сайхан голлуулад. За. За баярлалаа. Бадмаарг таашд баярлалаа. Сайн байна төрүүлж хийсэн. За дараагийн баг. Танаа баг. За отгоо. Нэрээ тавих гэж байна. Нэрээ тавьчих. За нэрээ чи. Нэвцэн. Ай. Тавих гэж дээ. За. За таар наачих. За наачих. Та хоёр тэрүү наахта дутуу исэн ч гэсэн л их хурдан хөвгтүүд юм аа. Та хоёр эдрийг хоёр дахь гүйцэд наачлаа шүү дээ. Сайн байна. За. Чи энэ дээрээс шгэлж болно. За. Ингээд ноцтой дээрх орох хоёр дээр. За зүйтэй. За бүгдээрээ юу бүтээсэн байна уу хөөтөө? Монгол гэрийн эвлүүдийг дүрс бүтээсэн байна. За хэнийг хамгийн сайхан болсон байна? Хэнийг зөв сайхан тэгшхэн гэр харагдаж байна? Хэний баг сайн байсан байна? Хамгийн ихний баг. Гэхдээ энэ ихний багийн нэр байна уу? Байна. Хамгийн ихний багийн нэр нь Бадмаарг Тулга нарын баг байна. Сайн байна. Тэгвэл багш нь бол энийг яг голлуулаарай гэж хэлсэн. Арай сайн голлож өгөөгүй юм тийм ээ хөөтөө. За энэ хоёр ямар алдаа гаргасан? За гих мэтэр тий алдаанууд харагдаж байна тийм ээ. Тэгтэл эцсийн эцэс бид нар энийг бүтээчлээ, гэрийг бүтээчлээ. Энэ зуныхаа амралтаар та нар хөдөө явж амрах байх тийм ээ. Том болцсон болохоор 9-р ангиа төгсөх гэж байгаа. Тэгэхээр Монгол гэрийг сайн ажиглаарай. Болж өгвөл гэр барьж байгааг хараарай. За хөөтөө. За шүлэгт маань ямар гэрт төрсөн гэж байгаа үлээ харъя да хөөтөө. Одоо шүлгээ хардаа. Ямар? За тэр мөрийг дахиад уншаадах та. Тэр мөрөө аргалын малчны гэрт төрсөн бэ. За энэ гэр маань ямар гэр байх байсан бэ нөө өгнүүд аргалын утаа барьсан малчны гэр. Тий. За сайн байла. За одоо бүгдээрээ зөв суугаад пазла бүтээчлээ. Энэ хичээл дээр хэн юу ойлгосноо хэлцээ. Юу үзсэн, юу харсан, юу бүтээсэн. За тэрийг хэн ярих уу дараалал нь? Хэн ярих уу? За Бадмаар хэсгэлээ. За бид нар эхлээд юу сонсоод юу үзээд байгалыг энэ телевизээр харсан тийм ээ өөр яасан блэ?
Таван хушуу малаа үзсэн. Ямар дуу сонслоо? Шүлгээ уран тодоор уншсан. За сайн байна суужээ. Баярлаа. За Буцар гэх үү? За Буцар юу үзсэн? Таван шүү малаа үзсэн. Шүлгийг олох. Утгыг ойлгосон. Таван хушуу малаа харсан гэж юм тийм ээ. За өөр яасан бэлээ? Гэр бүтээсэн сайн байна. Тулга юу үзсэн сурснаа хэлдэг нэг үү? За бүгсaalаа. Тий юу үзсэн, юу сурсан? За. Гэр бүтээсэн. Юу сонссон? Дуу сонссон. Өөр? За. За энийг сайн хэлэхгүй байгаадах юм. Энийг яасан бэлээ? Шинэ үгийн утгыг ойлгосон, манангийн тухай бид нэлээд гүнзгий мэдсэн. За ийм боргилсон аргалын утаа боргилохыг харсан тийм ээ. За бас мөн энэ яах вүлээ? Тий баярлахыг бас ингэж хэлдэг гэдгийг сурлаа. За ээжийг бас ямар ээж гэж хэлдэг гинөө? Өршөөлт ээж гэж хэлдэг юм байна гэдгийг сурлаа. За манай шүлгийн нэр нь ямар нэртэй байгаа вүлээ? Би Монгол хүн. Шүлгийн зохиолч нь хэн гэж байгаа вүлээ? Чэчмдийн би Монгол хүн гэдэг шүлэг. За ийм их юм мэдэж авсан байна. За бид нар тэгвэл өнөөдөр хичээлээр ямар зорилго тавьсан бэлээ хүүхдүүд ээ? Ямар зорилго тавьчлаа? Ухаан уншиж сонссон тийм ээ. Ухаарад уншихлаар шүлэг үнэхээр ямар байсан бэ? Гоё байсан байна. Зөндөө хэмийг багтаадаг юм байна тийм ээ. Маш олон зүйлийг багтаадаг юм байна. За тэгээд бас Монгол ах үйтэй. Монгол ах уу гэдэг чинь одоо жинхэнэ нөгөө Монгол хүний галын үндэс болсон энэ юу вэ? Монгол амьдралын үндэс болсон аргалын сайхан гал тулгандаа төлдөг юм байна. Энэ одоо малаасаа гарсан аргалаа баасыг одоо хатаагаад тийм ээ түлш болгоод ингээд тэргээрээ бидний өвөг дээдс маань яадгийн хэрэгэлдэг, дулаацдаг, хоолундаа хийдэг. Тэгээ дээрэс нь бас энэ аргалыг ашиглана гэдэг маань маш их бүтээл сэтгэлгээтэй бидний өвөг дээдс байсан байж тээ тийм ээ. Юмыг хаягахгүйгээр яадаг байна уу? Ашигладаг. Тэгээ бас энэ аргал нэмээд хэлэхэд хүүхдүүдээ их ашигтай гэсэн. 1500 гаруй эмийн ургамлыг энэ мал иддэг гинэ. Тэгээд тэрнээс ингээ боловсролтой гарсан энэ нь болохоор 300 гаруй вирусыг устгах чадвартай гэсэн шүү. Вирусыг одоо ингээд агаарт байх юм бол энийг жоохон ингээд үнэртгэлээр тэр орчныг цэвэршүүлдэг гэсэн ийм эрдэмтдийн судалгаа байдаг юм байна. Тэгэхээр энэ их нарийн ийм бас зүйлийг бас бид нар мэдлээ тийм ээ. Энээс хойш та нар бол энийг хаягдах хог гэж харж болохгүй нэ штэ тийм ээ хүүхдүүдээ. За сайн байна. Мөн боргилсон манан шөөлтөж элэг зүрх минь догдолж гэсэн үгийн утгыг яасан? Мэдсэн. За сайн байна. За тэгэхээр өнөөдрийн хичээл дээр бид нар маш сайн оролцлоо. Олон юм мэддэг боллоо. Гэрийн даалгавартаа та нар яах вэ гэхээр багшийнхаа энэ өгсөн бичиж өгсөн энэ шүлгийг аваад өөрөө сайхан эхлээд аавтайгаа ээжтэйгээ сайхан хичээнгүү уншин заяа. За болж игэл бас уран уншлахын янз бүрийн одоо CD энтер байвал олоо сонсож болно. Тэгээд гэртээ чимээгүй сайхан сууж агаад уран унших дасгал хийгээрэй заяа. За тэгээд мөн нэгдүгээрт нь уран унших дасгал хийх нь тийм ээ. За хоёрдугаарт нь хүүхдүүдээ энийг сайхан хичээнгүү хуулаад өчөөд ирж. Заяа чин сэтгэлээсээ маш гоё хичээнгүү хуулаад ирж шүү заяа. За өнөөдрийн хичээл маш сайн оролцсон. Хичээлээс одоо мэдэхгүй ойлгохгүй асуух тийм зүйлээр одоо асууж болно. 1 минут дутуу байна хүүхдүүдээ. Асуух юм байна уу? Юу сонирхолтой байсан? Юу сонирхолтой байсан? Шүлэг сонирхолтой байсан тийм ээ. За боллоо. Ерөнхийдөө бол та нар гэртээ хараад энийг улам сайн бодоод сэтгэлээ одоо шүлгэндээ зориулаад өөрийгөө сайхан цэгцэлж агаад унших цэглаанууд хийгээрэй заяа. За хичээл дуслаа. Баяртай. За би өнөөдрийнхээ хичээлээр 9 дугаар ангид уран зохиолын хичээл яг юугаараа төлөвлөгөөний дагуу авсан. За энэ миний хичээл бол Чимдийн би Монгол хүн гэдэг шүлэг
байлаа. За 9 дугаар анги төгсөж байгаа манай тусгай сургууль бол одоо суурь олсрлоор 9 дугаар анги төгсгөдөг учраас яг нэг одоо нийгэмтэйгээ зохицож амьдрахын тулд монголчуудын одоо алдартай заавал мэдэх юм сүүлийн үеийн нэг шалгарсан их орон шүлгүүд байдаг. Тэрнээс цус танилцуулах ингэ зорилготой энийг би сонгож авсан. За тэгвэл энэ шүлгээ бол тасалж нэлээд бас энэ бол нэлээд урт шүлэг. Тэгэхээр энэ шүлгийг тасалж аваад за эхний одоо нэг утгын бас юугаар нь энэ хоёр нүдийн бүрхтэг хүртэл эхний 16 мөрийг сонгож авсан. За энийгээ би хүүхдүүдэд яаж ойлгуулах вэ гэхээр хичээлээ төлөвлөхдөө бол яг ер нь одоо уран зохиолын хичээл, үг хөгжлийн хичээлэр нэг уншлагын техник, үгийг хөгжүүлэх, сонсгох, уран яруу уншуулах, тийм ээ, үгийн утгыг таниулах гэсэн энэ үндсэн хичээлийн одоо шатлалуудыг шингээж өгөөд дээрээс нь миний энэ хичээл дээр өнөөдөр манай 3 дугаар группийн сурагч Бомхүүгийн тулга гэдэг хүүхэд дээр тулгуурлаж энэ хичээлийг би явуулах хэрэгтэй байсан л да. Тэгээд тулгадаа бас зориулаад ерөнхийдөө бас холоос харахад миний бэлдсэн үзүүлэнгүүд дандаа тод байх ёстой, том байх ёстой. Дээрээс нь бас дандаа дармал юм уншуулад ингэж байхаа оронд одоо нэлээ мартагдаад байгаа. Ер нь бол манай хүмүүс нэлээх бичдэг, хичээнгүй бичдгийг ингэж зүгээр энийг компьютер дээр ингэж яахгүйгээр гараар ингэж бичээд тэгээд энийг үзүүлэндээ утгын юугаар нь 4 хуваагаад ингэж ашиглаж байгаа. За тэгээ энэ үзүүлэнг бол ашиглахдаа 2 даалгаварт ашигласан. Эхлээд бол харуулах, харах мэдрэмж, ер нь тусгай сургуулийн хүмүүс бол юмыг харах, барьж мэдрэх, сонсох арай онцлогтой хүмүүс байдаг. Тэгээ энийг харах, уншихтаа томоор тэгээ 4 хэсгээр уншина. Дээрээс нь уншснаас гадна нөгөө шинэ үгээ явцын дунд би энэ боргилсон манан өршөөлтэй жилиг зүрхэм догдолж гисэн энэ 4 үгийг шинэ үг утга мэднэ гэдэг зорилготой оруулсан болохоор энэ үгийгээ явцын дунд манай хүүхдүүд ойлгож юу, олж чадах нь үү, аль мөрөнд байна, хаана байна вэ гэдгийг олуулахын тулд энийг бас нуу харгаар бас хэрэглэх гээд энэ хэсгийг ялгаж ингэж тэмдэглэсэн байгаа. Тэгээд энийг бас энэ сурагчдын ширээн дээр одоо сагсанд ингээд хэрчж тавиад тэгээд мөн одоо гарыг одоо бичих дасгал хийх зорилгоор шинэ үгээ бас бичүүлэх. За бас л мөн одоо үзүүлэнгийн маань үсгийн фонт том байгаа. За ингэж сонгож авсан. Дараа нь болохоор одоо энэ Монгол ер нь бол тусгай сургуулийн хүүхдүүд ер нь хичээл дээр суугаад бас жоохон амархан ядрах тал байдаг. Тэгэхээр одоо физминутка маягаар одоо дунд нь амраах, мөн хичээлтэйгээ холбоотой энэ монгол гэрийг сонгож авсан. Тэгээ монгол гэр бол хүүхд болгон 6 хэсгээр ингэж өгөөд. Тэгээ энэ дээрээс харахад бол яг одоо манай хүүхдүүдийн бас энэ гэрийг ингээд буруу байрлуулсан хэд хэдэн алдаа хичээлийн явцад гарч ирсэн тийм ээ. Тэгэхээр энэ бол бас л хүүхдүүдэд маань ер нь одоо энгийн хүнд амархан юм шиг боловч ер нь бол бас л нэлийн ажиллагаатай нэлээд бас толгой ажилласан зүйл болж байдаг гэдгийг ингээ харагдж байгаа. Багшууд энэ дээр ерөөсөө гэрийг байрлуулахдаа дунд нь гисэн ийм зааварчилгаа чиглүүлгийг сайн өгсөн. Тэгээд энэ чиглүүлгийг бол хүүхдүүд бас дахиад ингээд алдаад ингээ хийжсэн. Гэхдээ энэ үзүүлэн ашиглахад бол бас хичээл үр дүнтэй сэргээсэн ийм зүйл болж надад бас зөв юм шиг санагдлаа. За мөн одоо хичээлийн эхлэхэд бас ер нь бол одоо би ганцаарчсан сургалтаар тулга гэдэг хүүхдүүдээр ярих арга, харилцах, эвдвэ, эмх зэгцтэй байх, өөрийгөө илэрхийлэх гэх мэтийн олон одоо уртуулаад богино хугацааны зорилго тавьчихсан. Тэр зорилгодоо одоо хүрэхийн тулд байнга л хоёулаа он сараа бүтээж яадаг, байнга л овг нэрээ биччихэдэг, байнга л регистрийн дугаараа тэгэл ерөөсөө илүү ингээл ярьдаг. Тэгээд энэний дүнд бол удаан хугацаанд ингэж явсны дүнд бол тулга сайжирчлаа л да. Ер нь ингээл байгаагаар одоо та нар саяны уншлаган дээр бол харсан баг тийм ээ. Яг тэгээд тэрийг бол олон дахин давцсны үр дүнд бол бас яадаг. Хүүхдэд хоногч сайн ийм дадал болж, мэдлэг болж үлддэг. Тэгээ энийг одоо тулгах зориулж энэ жил бол бүтэн л ингэж байж байгаа. Ерөөсөө байнга л ингэ байж байгаа. Тэгээ ангид байгаа үзүүлэнгүүт ч гэсэн одоо арай л нэг өөр бус одоо сургуулиуд энэ төр бол нэг ийм зарлалын самбар энэ шиг юм байдаг бол одоо яаж өглөө хүн мэдлэх юм, яаж эмгцэгцтэй байх юм, юу гэж хэлвэл зүгээр вэ? Гэх мэтэр дандаа бүгдээрээ сайн байна уу гэж хэлж сурыг, уучлаарай гэж хэлж сурыг тийм ээ. Гэх мэтэр ийм үгнүүдийг харилцааны л одоо дадалд оруулах ийм л зорилгоор ашиглаж байгаа. За мөн хичээл дээр би сая сэтэл үүсгэх зорилгоор хоёр одоо бас техник хэрэгсэл энэ одоо зүйлээс хоёр
нэг нь бол уран уншлагын бичлэг байлаа. Нэг нь бол одоо нар банцтган охин замбар TV наран дор гэдэг одоо уртын дууны дүрсжүүлсэн юм клипийг ашиглалаа. Энэ дээр бол элдв одоо хүүхдийн анхаарал татсан, ирээ мэран зүйлгүй зөвхөн л тал нутгийг харуулсан ийм одоо намуухан дуутай бичлэг байсан учраас сонгосон. Хүүхдүүдэд маань таалагдсан.